Сайн байцгаана уу таамжтай. Энэ удаагийнхаа видеогоор хэлбэр бүртгэлийг ашиглан борлуулалт хийцгээе. За тэгвэл хэлбэр бүртгэл гэж юу вэ? За хэлбэр бүртгэл гэдэг нь И баримтыг цаасан дээр хэвлэж гаргахгүйгээр шууд тухайн хүний бүртгэлтэй И баримт аппликейшн руу шивхийг хэлнэ. За тэгвэл хэлбэр бүртгэлийг ашиглан борлуулалт хийцгээе. Хамгийн түрүүнд нэвтрэх хэсгээс админ ирэхээр нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа үндсэн цэцүүд харагдаж байгаа. Үүнээс та борлуулалт гэсэн үндсэн цэцэн дээр дарж орно. За борлуулалт руу орсны дараа тухайн барааныхаа баркодыг уншуулад тоо ширхгээ оруулад төлөх F12 товчийг дараад төлбөрийн хэлбэрийг сонгож өгнө. Бэлнээр, зээлээр, банкар гэх мэт. За төлбөрийн хэлбэрээ сонгосны дараа хэлбэр бүртгэл гэсэн товчин дээр дарна. За үүний дараа тухайн хэрэглэгчийн И баримт бүртгэлтэй регистр мөн утасны дугаарыг оруулж өгнө. За тэгвэл регистрийн дугаарыг оруулж өгсөн тохиолдолд тухайн хэрэглэгчийн овог нэр гарч ирнэ. Утасны дугаарыг оруулсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн И баримтад бүртгэлтэй мэйл хаяг гарч ирнэ. За үүний дараа зөвшөөрөх товчийг дарна. За зөвшөөрөх товчоо дарсны дараа эргэн талон гэсэн хоёр сонголтоо баримтаа илгээж өгнө. За ингэснээр амжилттай хэлбэр бүртгэлийг ашиглаж борлуулалт хийлээ.